Сайн байна уу хайрт аав ээж минь? Та нар минь сайн бидтэй. Ожи хонгороо маань бас сайн бидтэй. Жижиг сахилахгүй хөвжөлтэй Нова маань их том болж байгаа даа. Хүн сайн өөрийгөө завгүй байхаж эндээс гарахдаа ухаантай мэдлэгтэй сурсан зүйлтэй бай гэж бодоод энд байгаа бүхэл бүр агаматад хүсэлт өгөөд хамрагдаад явж байна. Хүний хөрөг зурх нь одоо бүр гарт орсон ээжээ. Харандаагаар бол маш сайн зурдаг болсон. Одоо будган дээр ажиллаж сурнаа. Өө сонирхол санаж байна уу ээжээ? Би нэг индиан залууд аавд явуулсан шиг сүжмэл хийсэн. Үнэхээр гоё болсон. Нөгөө залуу маань $500 өгсөн. Маш их баяртай байна гээ. Одоо 3 сарда та хоёроос мөнгө авахгүй өөрийнхөө олонний захиалгыг төлчих боломжтой болсон шүү. Аав ээж минь та хоёрын ажлаас өөрийн мэдэхгүй амьдрахаар бас их санаа зовох юм. Амьдралын сайн сайхныг мэдэрч амьдраарай. Би та хоёроос ууя. Миний төрсөн өдрөөр хоёулахнаа хамт явж кино үзээрэй. Одоо ч юу байх вэ? Ганц жил үргэлээ. Ээж минь та 7 жилгээд уйлж байсан. Хүн харин боддог юм. Энд орж хүн жинхэнэ амьдралын утга учир. Жинхэнэ аврагч эзэнтэйгээ учирлаа шүү дээ. Ямар азар харин 7 жил суусан юм гэж бодож байна. Би сүүлийн 2 жилд ямар их өөрчлөгдөж, ямар их эзэнтэй ойр болж байгааг мэдэрч байна. Энд байх хугацаанд зарим хүн энд орж ирээд жил хагас суучаад сурлагдаад бас л эргээд буцаад орж ирж байх жишээтэй. Ганц 2 жил суугаад бүрэн ухаарахгүй гараад үнийг хэлэхэд хэм болцоход амьдралын зорилгогүй та нарыг зовоогоод явж байх байсан юм. Гэтэл би боддгийн энд 7 жил суулаа гэж 25-таа гараад цаана 80 хүртэл маш олон жил зөв амьдрах ухаан суулаа шүү дээ. Ээж таны явуулсан найз нарынхаа хүүхдүүдтэйг авахсан зургуудыг авлаа. Ямар инээдтэй юм бэ? Яг өөрсдийнх нь баг үйлрүүд байна. Одоо найз нар маань бүгд л аав ээж болцоолоо. Би ч бас нэг өдөр аав болно доо. Монгол хүнтэй сухыг бодноо. Ямар хөөрхөн царайлаг яг надтай адил хүүхэд байх бол ха. Би 3 хүүхэдтэй болноо. Анхных нь маш хөөрхөн охин төрөв. Би хаяа найз нартай усаар ярьдаг. Тэд нар маань намайг монголоор ярихдаа жаахан аялагтай ярьдаг болсон байна. Харин англи хэлээр үнэхээр сайжирсан байна гэж дүгнэж байна лээ. Хайртай аав ээж минь бүтэн сайн болгоод хамтдаа сүмд явдаг болсон хүн үнэхээр баяртай байгаа. Минь ээж минь намайг ийм хүчтэй сайн характертай болгож хүмүүжүүлэхийн тулд намайг ийшээ илгээсэн бурхандаа баярлалаа шүү. Итгэвч байх хэцүү. Яагаад гэвэл би итгэвч болж эхлэнгүүд дотроо дайн эхэлж байна гэсэн үг. Өмнө нь надад гин хийх болон гин үлдчихэд муухай санагдахгүй амьдрах амархан байсан. Үндэ одоо бол гин үлдчихэд миний сүнс дотор хүн маань хүсдэггүй болсон. Би заримдаа энэ дайнаас эцэж ядардаг, бүр бууж өгмөр санагдгүй ч байдаг. Гэхдээ аав ээж та хоёрын минь хайр итгэл бас бурхан намайг эргүүлээ босгодог. Аава би таныг одоо шиг сүмдээ байнга яваасаа гэж залбирдаг. Бас би танаараа бахархдаг шүү. Та хэдийгээр үг цөөнтэй хүн боловч таныхаа хайр халамжийг үргэлж мэдэрч өссөн шүү хүн. Би таныг үнэн сүмд явах дургүй байсныг мэднэ. Би ч бас тийм байсан. Жинхэнэ гал ямар ч галнаас айдаг учир нь гал галтыг түлхээгээд гисэн ч зөвхөн ариусгадаг. Шижир алт болгодог. Би энэ ишлэл их дуртай. Яагаад гэвэл миний нэр алтууд. Тэгэхээр би тэр алт нь байхгүй юу? Би гайгүй ойлгохоор тайлбарсан байгаасаа гэж хүсэж байна. Тэр алт нь бид харин гал нь сатан юм. Би энэ бүгдийг та хоёртоо сургах гэж бичээгүй юм шүү. Энэ бол хүүгийнхин зүрхний үг болохоор бичлээ.
За ингэсгээ захиагаа төвсгдөө. Юугаарч сольшгүй хайртай аав ээж минь. Намайг энэ дэлхийд мэндүүлж, миний төлөө хийсэн өгсөн бүх зүйл баярлалаа. Та хоёртай хайртай шүү. Бас та хоёроо их санаж байна. Алтоод. Би өдөр 5 өдөр энийг ингээд нөгөө гинт сэдвээ өөрчлөөд нөгөө хүн уншиж байгаа гэхээр захиагаа ингээд эргүүлээд ингээд нөгөө захиануудаа ингээд гаргаад юмаа бичлээд тэгээд өөрийнхөө хэмжээнд бичлээ. Тэгээд бас хүмүүсийг бас ойлгоосоо эндээсээ одоо бид нар бүгдээрээ л өөр өөр түүхтэй Америкт тэгээд. Тэгээ миний хүү одоо гараад Монголд очиод үнэхээр бүхний ажил хийж байгаа. Маш завгүй. Монголд пастор хүн бол айгүй баг цалинтай, миний хүү баг цалинтай. Гэхдээ бүхний ажлыг маш сайн хийж байгаа. Тэгээд одоо сүмээ авахч болоо пастор хийгээд заримдаа надад уцаар явах завгүй. Ийм уцаартай, тийм шоронгийн хорход очиж байгаа, тэнд хорход үйлчилж байгаа, энэ семинарт явж байгаа гэх. Дээж Монгол маш их одоо орны ажил хийх хүмүүс маш их хэрэгтэй байна. Залуучууд маш их гэрээ салж байна. Хүүхдүүд залуучууд маш амархан мөнгө олохыг хүсэж байна. Эдгээр бурхантай болох юм бол амьдрал нь өөрчлөгдөн. Энэ ажилд би бурхны ажлыг хийгээд явж байгаа гэж хүн үнэхээр завгүй юм гэж хэлдэг. Тэгээд 7 жил суусныг хүчин миний хүү ийм сайхан иргэн болсон. Тэгээд одоо 3 хүүхдээ сүмд пастор хийгээд явж байгаа. Тэгээд миний хүүгийн энд сурч исэн сургууль нь Христийн сургууль. Тэгээд тэндээс миний хүүд санал тавиад сая одоо хичээл өдөртөж авч яваач гэдэг инженер бас бүгд бас нэмэлт орлоготой болоход ажилтаа болж байгаа. Тэгээд энд 20-оос пастор хийсэн хүмүүс нь бас миний хүү таньд явуулдаг. Тэгээд сая нэг 20-ийн байгалийн ажлын авч явж исэн ажлаа хийж чадхаа болоод тэгээд тэр нь одоо бүр гахаад тэгээд санхунд хэцүү болоод санхуу нь үйлсэн санхууг нь одоо юу таних вэ гэсэн чинь нөгөө миний хүүд одоо пастор хийжсэн Донован гэх хүн тэр хүн ийм залуу Монгол одоо ингээд аюу баг цалинтай уран хүүхдтэй амьдралын тийм амар биш гэхдээ аюу сайн ажил хийж байгаа юм. Америкт Сиэтл манай Сиэтл хотод ингээд 7 жил суусан эндээс маш одоо итгэмжтэйгээр эзний ажил хийж байгаа залуу байгаа. Тэгээд энэ санхуд орсон байгаа үлдэх $1,000 Монгол руу тэр залуу руу явуулъя гэдэг ийм гол шийдвэр гарсан мөлий. Тэгээд энэ бүхний та нартайгаа хуваалцаж байгаа маш их баяртай байна.